Бидэнтэй Бакугаас онлайнаар PwC-ийн Монголын удирдах партнер Шавкат Тапия холбогдож байна. Тэгэхээр судалгааны гол дүгнэлтүүдээс ярилцлага эхлэе. Энэ онд бид ямар гол эрсдлүүд болон боломжуудыг анхаарах ёстой вэ? Намайг хүрсэнд баярлалаа Тэрэ. Энэ бол манай дэлхийн гүйцэтгэх захирлуудын судалгааны Монгол улсад зориулсан 4 дахь удаагийн тайлан юм. Энэ удаа дэлхийн хэмжээнд оролцсон 4500 гаруй гүйцэтгэх захирлууд Монголын 30 гүйцэтгэх захирлыг хамрууллаа. Гол дүгнэлтүүдийг ерөнхийд нь харуул Монголын гүйцэтгэх захирлууд дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөвт нэлээд ихтэй байна. Мөн Монголын эдийн засгийн өсөлтийн боломжтой ч харьцангуй өөдрөг хандлагатай байна. Тухайлбал судалгааг анх хийж байсан 2023 он буюу цар тахлын дараах сэргэлтийн үеэс хойш хариултуудыг харуул 2024 онд энэхүү ихтгэл улам нэмэгдсэн бол 2025 онд нөхцөл байдал хэвийн түвшинд орж ирсэнтэй холбоотойгоор бага зэрэг буурсан байна. Харин энэ жилийн судалгаагаар оролцогчдын 87 орчим хувь нь Монголын эдийн засгийн ерөнхий орчныг эргээ гэж үзэж байна. Үүний зэрэгцээ тэд кибер аюулгүй байдлыг гол эрсдлийн нэгээр нэрлэлээ. Мөн макро эдийн засгийн савлгаа, ажиллах хүчний ерөнхий хомсдол гол эрсдлүүдийн тоонд багтсан. Манай судалгаанд оролцсон гүйцэтгэх захирлуудын 30 орчим хувь нь эдгээрийг хамгийн том 3 эрсдэл гэж үзэж байна. Үүнээс гадна оролцогчдын 15 орчим хувь нь геополитикийн зөрчил мөргөлдөөнийг анхаарал татах үс томоохон эрсдэл гэж үзсэн. Ажиллах хүчний хомсдлыг гүйцэтгэх захирлууд анхаарах эрсдэл гэж 2 дахь жилдээ хариуллаа. Өнгөрсөн жил манай тайланд зарим гүйцэтгэх захирал, ялангуяа уул уурхайн салбарын төлөөллүүд гадаадаас цэнхэр захтууд авчрах боломжийг хүртэл судалж байгааг дурдсан. Энэ жилийн судалгаанд ч ийм хандлага үргэлжилж байгааг бид харж байна. Ерөнхий бэлэн байдлын хувьд гүйцэтгэх захирлуудын 3/2 орчим нь өөрсдийн байгууллага болон өөрсдийн аливаа тасалдал, өөрчлөлт сорилтыг тодорхойлж, даван туулахад нэлээд бэлтгэлтэй байгаа гэж үзэж байна. Гэхдээ ийм төрлийн аливаа тасалдал өөрчлөлтөөс бодит боломжийг ашиглаж чадна гэж үзсэн нь ердөө 13 орчим хувьтай байна. Уур амьсгалын өөрчлөлтийн тухайд Монголын бизнесүүд уур амьсгалтай холбоотой хүчин зүйлсийг үйл ажиллагаанд тусгах түвшнээрээ ерөнхийдөө анхан шатны хэрэгжилтийн түвшинд байна гэж бид харж байгаа. Энэ нь бүтээгдэхүүний дизайн, хөгжүүлэлтээс эхлээд нийлүүлэлтийн сүлжээ. Их ус үрийн сонголт зэрэг чиглэлдэж адилхан ажиглагдаж байна. Тэд уур амьсгалын чиглэлд хөрөнгө хуваарлахад үргэлжлэн анхаарч байна. Мөн уур амьсгалын асуудал хөрөнгө татахтаж чухал сэдв хэвээр байна. Гүйцэтгэх захирлуудын 3/2 орчим нь санхүүжилт татахын тулд ESG-ийн зарчмуудыг дааж мөрдөх шаардлагатай гэж үзсэн хэвээр байна. Харин боломжийн төлөв байдлын тухайд гүйцэтгэх захирлуудын дийлэнх нь буюу 67 орчим хувь нь зах зээлд эзлэх хувиа хэлсэн гэж мэдээлсэн. Энэ нь эдийн засгийн ерөнхий төлөвт хандах өөдрөг хандлагатай холбоотой бөгөөд эерэг үзүүлэлт юм. Мөн 67% нь уламжлалт бизнесийн хүрээнээс гадна зах зээлд эзлэх хувиа хэлэх шинэ салбаруудыг харж байна гэж хариулсан. Харин өнгөрсөн жил компаниудын нэлээд олонх нь буюу 80 гаруй хувь нь томоохон хилцэл эсвэл нэгдэх худалдаа авах хилцэл хийсэн гэж мэдээлж байсан бол энэ үзүүлэлт энэ жил буурсан байна. Тиймээс энэ жил томоохон худалдаа авалт хийхээр төлөвлөж буй гүйцэтгэх захирлуудын хувь харьцангуй бага байна. Харин өмнө нь хийсэн худалдаа авалт хилцлүүдийнхээ үр өгөөжийг нэмэгдүүлж, түүн дээрээ тулгуурлан цааш дэлгэхээр төлөвлөж байна. Гэхдээ гүйцэтгэх захирлуудын 80 гаруй хувь нь сүүлийн 3 жилд ямар нэгэн хилцэл хийсэн гэж хариулсан. Энэ нь Монголын гүйцэтгэх захирлуудын өсөлтийн талаарх өөдрөг хүлээлт үргэлжилж байгааг харуулж байна. Харин хиймэл оюуны хувьд Монголын гүйцэтгэх захирлууд бизнесүүд нь хиймэл оюуныг маш анхан шатны түвшинд нэвтрүүлж байна гэсэн нь ерөнхийдөө нэлээд боломжтой хандлагатай байгааг нь харуулж байна. Манай олон харилцагчийн дунд хиймэл оюуны албан ёсны бодлого бүтэц, засаглал бүрэн нэвтэрсэн тохиолдолд төдийлөн ажиглагдахгүй байна. Барууны зах зээл дэх дэлхийн түвшний гүйцэтгэх захирлуудад харьцуулахад энэ нь нэлээд анхан шатны түвшинд байгаа. Тэнд компаниуд хиймэл оюуны нөлөөгөөр зардлын үр ашиг, бүтээмж хэдэн хувиар нэмэгдэж байгааг тооцсон хэмжих түвшинд хүрсэн бол Монголын гүйцэтгэх захирлууд харьцангуй хоцорч байна.
Сонирхолтой нь хиймэл оюуны нөлөөгөөр дэд болон дунд шатны удирдлагын түвшинд томоохон өөрчлөлт гарах төлөвгүй байна гэж хариулсан. Өөрөөр хэлбэл энэ түвшинд ажлын байрны өсөлт үргэлжилнэ гэж үзэж байна. Хамгийн чухал нь доогуур түвшний ажлын байрнуудын хувьд ч гүйцэтгэх захирлууд хиймэл оюун ажлын байрыг цөөлөх үе зөвчтэй нөлөө үзүүлнэ гэж харахгүй байна. Учир нь дахин хэлэхэд бэлэн байдлын түвшин харьцангуй доогуур байгаа. Мөн эдийн засаг болон бизнесийн төлөвт ерөнхийдөө өөдрөг хандлага давамгаалж байгаатай холбоотой юм. Тиймээс манай ихэнх харилцагчдын хувьд хиймэл оюун доогуур түвшний ажлын байрыг орлого хэмжээнд одоогоор нөлөөлөөгүй байна гэж бид харж байна. Ерөнхийдөө тайлангийн гол дүгнэлтүүдийг нэгтээд хэлэхэд ийм байна. Тэгэхээр энэ жил ялангуяа зарим түүхийн эдийн хувьд нэлээд савлгаатай жил байлаа. Гүйцэтгэх захирлууд дэлхийн эдийн засаг болон зах зээлийн төлөвт итгэх итгэлээ хэрхэн үнэлж байна вэ? Манай уул уурхайн салбарын олон харилцагч ялангуяа алт зэс олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын хувьд төлөвтөө маш өөдрөг, итгэлтэй байгаа нь тодорхой ажиглагдаж байна. Тэд ашигтай ажилласан хэвээр байгаа. Өмнө нь өндөр зардлын дарамттай тулгарч, үүнээс болж төслүүд нэг хэсэгтээ санхүүжилт татах боломжгүй шахан байсан манай зарим харилцагч одоо алтны үн өссөнөөс тодорхой хэмжээнд үр өгөөж хүртэж байна. Үүний зэрэгцээ тэд зардлаа бууруулах чиглэлд хангалттай сайн ажилласан. Ингэснээр эдгээр төсөл одоо нэлээд сайн өгөөжтэй болж хувирсан байна. Энэ нь эдийн засаг дахь уул уурхайн бусад салбарын өсөлтийг ч тодорхой хэмжээнд дэмжиж байна гэж бид харж байна. AI-ийн сэдв рүү дахиад оръё. Судалгаанд AI зах зээлийг хэрхэн өөрчилж байгаа талаар олон байр суурь, санал асуулга багтсан байна. Та Монголд хиймэл оюуны хэрэглээ хангалтгүй байна гэж хэлсэн. Тэгвэл үүнийг стратегийн болон тактикийн төвшөнд хаана хэрхэн нэвтрүүлэх боломжтой гэж харж байна вэ? Одоогоор бид хиймэл оюуныг үндсэндээ энгийн тусалцаа, маркетингийн суурь функцүүд зэрэгтэл ашиглаж байгаа. Жишээлбэл дуу оруулах хийх промпт ашиглах гэх мэт бидний таамаглаж болох энгийн хэрэглээнүүд байна. Ерөнхийдөө хиймэл оюуныг хамгийн түгээмэл ашиглаж байгаа чиглэл нь иймэрхүү байгаа. Мэдээж болгоомжтой боловч өөдрөг хандлага ажиглагдаж байна. Өнгөрсөн жил бид хиймэл оюуныг ашиглаж байгаа ч оруулсан хөрөнгө хүчин чармаалтынхаа хэмжээнд хангалттай үр өгөөж авч чадаж байна уу гэдэгт эргэлзээтэй байна гэсэн хандлагыг харж байсан. Энэ чиг хандлага тодорхой хэмжээнд үргэлжилж байна. Монголд хиймэл оюуны нэвтрүүлэлт дэлхийн гүйцэтгэх захирлуудын түвшиндээ харьцуулах хэмжээнд хараахан хүрээг байна. Тиймээс Монголд хиймэл оюуны зардлыг бууруулах тал дээр ямар хэмжээний үр ашиг авчрах, эсвэл орлого нэмэгдүүлэх шинэ боломж хэрхэн бий болгох талаар тодорхой хүлээлт хараахан бүрдээгүй байна. Гэхдээ нөгөө талаас өмнө дурдсанчлан Кипр аюулгүй байдал бол Монголын гүйцэтгэх захирлуудын хувьд хамгийн том эрсдлүүдийн нэг. Энэ эрсдэл бизнесүүдийн дижитал шилжилтний эрчимжиж, мөн хиймэл оюуны хэрэглээ нэмэгдэж байгаатай холбоотойгоор нэмэгдсээр байна. Өөрөөр хэлбэл хиймэл оюун чухал гэдгийг тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрч байгаа ч үүний цаана Кипр аюулгүй байдлын асуудлыг зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай байна.